Амархан сайн байцгаана уу үзэгчтэй. Аманд нь амар минь бэлхэж, алганд нь азийн дөрвөн бэрх багтсан миний Монголын ард түмэн сар шиндэн сайхан шинэлцгээж байна уу. Энх мэндийн баяр нэвтрүүлгээ үзэгч та бүхэндээ өргөн барихад бэлэн боллоо. 800-ны түүхийг нар зөв хурайлсан, намхан хүлгээ унаж дэлхийн зулаад омогшсон наран сүлттэй Монгол түмэн минь хувьтай луу жилээ үдэж настан буурлаа цэнгүүлэн могоо жилээ угтаж байна. Ингээд энх мэндийн баяр нэвтрүүлэгт маань өргөдөн оролцож байгаа эрхэм зочтой үзэгчид та бүхэндээ танилцуулъя. За өнөөдрийн манай энх мэндийн баяр нэвтрүүлэгт маань сар шинийн нэгний өглөө та бүхний гэрийн хоймор залрах эрхэм уран бүтээлчтэй одоо танилцуулъя. Үндэсний дуу бүжгийн Эрдмийн чуулгын гоцлол дуучин, Монгол улсын гавьяач жүжигчин, дуучин Эрдэнэ цэцэг. За мөн хөгжмийн зохиолч Монголын үндэсний дуу бүжгийн Эрдмийн чуулгын хөгжимчин Бирва оролцож байна. За мөн Монголын үндэсний дуу бүжгийн Эрдмийн чуулгын хөгжмийн зохиолч Бат Эрдэнэ. За гоцлол дуучин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Энхбаатар нар манай шинийн нэгний өглөө үзэгчид та бүхэндийнхаа гэрийн хойморт тоглон сонирхолтой сайхан яриа хөөрөд илэхээр хүрэлцэн ирээд байна. За сар шиндээ сайхан шинэлцгээж гинөө. Сайхан шинэлцгээж гинөө. Сайхан шинэлж байна. За өнөөдөр кофе цай байхгүй. За харин айрга та бүхэн зоглоорой. За бас хийцтэй цай бас байж болох юм. За өчтөр сайхан битүүл үү? За жигтэйг л сайхан битүүллээ ерөөсөө. Хавд битүүрээгээр л битүүрлээ. Настан буурлын даа очиж залгасан уу? Битүүлсэн үү? Тий, ээжиндээ очиод сайхан орой бараг 12 хүртэл бараг тийм байсан. Монголчуудад бас шинийн нэгнийхээ өглөөний тэнгэрээр гарч байгаа жилийнхаа өнгийг шинждэг. Өнөөдөр бас их сайхан өглөө байна тийм ээ. Сайхан жил гарч байгаа шиг байна тий. Нарыг сайхан шаргалтж хараад тийм ээ. Их сайхан л жилээ орхон дээ гэж бодож байна. За тэгэхээр ер нь одоо үлэрж байгаа жилийнхээ бас амжилт бүтээлийг он жил солигдож байгаа энэ мөчид бид нар бас хуучилж бас ярьж дүгэн цэгнэгээ. Тэгэхээр үлрэн одсон луу жил маань та бүхний уран бүтээлийн хувьд их ол зумгтай ярих дэлгэх хуучтай сайхан жил байсан байх бас тэр сониноос ярил бас сар шинийн босгон дээр шинэхэн алтан гацтнууд бас үндэсний дууж Эрдмийн чуулгаас төрсөн маань бас өнөөдөр манай зочдоор бас ирээд байгаа. Тэгээ уран бүтээлийнхээ сонин санаас та хүмүүс дэлгэж өөрчлөөч. Үндэсний дууж Эрдмийн чуулгын өнгөрсөн луу жилийн уран бүтээл тун ариун байсан. Тун ариунаас гадна нэлээ шинжлэгийг дагуулсан, дээрээс нь чанар гэдэг дээр нэлээ анхаарсан тийм жил байлаа. Үндэсний дууж Эрдмийн чуулгын уран бүтээлээс одоо дурдах юм бол наадмын үеэр бид чинь их хуралдаа гэдэг попхондоо поп дуучныхтай хамарсан оркестрийнхаа сайхан тоглолтыг хийлээ. Бүжигчд маань болохоос алтан ураг бүжгэн жүжигээ сайхан сэргээлээ. Намар өнгөрсөн жилийн сүүлийн уран бүтээл болох салхины дуул хэмээх уран бүтээлээ бид өнгөрсөн жилдээ хүлээлгэж өгчөөд ард түмэндээ болохоос сая цагаан сар өмнөх нь тайлагналаа. Үнэхээр сайхан уран бүтээлийн амжилтууд гарлаа. За ингээд нүүдэлчтэй айлгууд бас сайхан шиг. Нүүдэлчтэй айлгууд тий. Тэр нь бас их онцлогтой залуу одоо найруулагч Гамболдын найруулсан одоо уран бүтээл байгаа. Тэгээд манай хөгжмийн зохиолчт нь ч гэсэн манай энэ залуу хөгжмийн зохиолчт бас энэ хөгжмийн найруулга бүх арин широк хийсэн байгаа. Бүжигдэглэгч нар нь ч гэсэн бас дандаа шин залуу уран бүтээлчдээс бүрдсэн дандаа энэ шинэлэг сайхан уран бүтээл болсон байгаа. Тэрний онцлог нь хэм бол те одоо Монгол улсын дөрвөн зүгийг харуулсан тийм сайхан уран бүтээл болсон байгаа. Тэгээд манай энэ хоёр хөгжимчин бас те оркестртар маань дуурсан дууралтанд нь одоо тий ямар тий шинэлэг бас ховордсон дээр үеийн хөгжмүүд бас оролцсон тухай бас ярих баха. Нүүдэлчтэй айлгуу концертын ерөөсөө бид нүүдэлч ард түмэн учраас яг тэр ард түмэн яг эртээс юу хэрэгжилж ирсэн бэ? Номон хуур, суухан хуур, ширэн сартай орон хуур Баян онгороос би нутгийнхаа маандч их баялаг шүү дээ сайхан дуучулуу Баян онгор аймгийн тий Шинжис сум гэдэг дуут хад гэж
Уул тийм сайхан дууд чулуунууд байдаг л да тэнд. Тэрнээс хүүг оруулж бид хэд маань чуулгын нэг уран бүтээл дээр ашиглаад дээрэс нь цуур ингээд одоо оюуны өвчин бит ус тийм соёлын өвөд ш тэднийг бол бид нэр эргэлж ашигласан тийм л бүтээл болсон да. Их сайхан уран бүтээл болсон. Бас ширэн царцаа тий. Тэр их гоё дуурд юм байна шүү дээ. Ер нь бол Монгол гэдгээрээ багтах бид нарт асар их юм байна. Тэр тусан үндэсний соёл урлаг гэдэг юм. Дэлхийд Монголыг одоо нэмж байгаа, гайхуулж байгаа юм бол одоо үндэсний майл юм байна шүү дээ. Тэгээ та бүхэн ч гэсэн уран бүтээл хийхдээ яг үндэснийхаа тэр өв боломжлыг улам дэлгэрүүлж түгээс тэндээсээ өвлөж хадгалж тэгж хийж байгаа байна. Манай үндэсний дөрвийн чуулган маань яг ямар ч гэсэн уран бүтээлд туурайд явахаас гадна те бас ингээд эрэл хайгуул судалгаа хийдэг. Бас тэгээд тийм зэмсгүүдийг бас олж авчиж тийм тэгээд дээрэс нь бас нэг мартагдсан дуу, уртын дуу, ардын дуу тэр бүгдийг судалгаа маш их хийдэг л дээ. Яг л одоо Монгол улсын үндэсний дуу жиг эрдмийн чуулган маань одоо Монгол улсын одоо нэг номерын чуулга тэгээд бас судалгаа хийдэг. Тэгээд архив ихтэй. Өнгөрсөн жилийн үед тэгээд мартагдсан хичнээн доо судалгаа хийж шинээр одоо нэмсэн байгаа уран бүтээлийнхаа санд. Манай тэр өнөдөлчтэй айлгууд чинь тэр хоёроо л ерөөсөө мартагдсан бүгэлдээ тэр хөгжим зэвсэг тэгээд дуу хуур бүгдийг л ерөөсөө дандаа мартагдсан бас шинэлэг уран бүтээл судалгаанаас угсаагч мэлээ гүйс нийцдэг зоригтой уран бүтээл болсон доо. Хүмүүс бол тест манай үндэсний урлаг гэдэг чинь ийм гайхамшигтай тийм үү гэл те. Үзэн хүмүүс бол сэтгэл өндөр байгаа. Тэгээ саяны салхины дуул бас их өвөрмөц уран бүтээл болсон. Хүнөө үеийн те. Болд найруулагч маань найруулсан. Бас л тэгэл одоо хөгжмийн зохиолч манай энэ хоёр сууж байгаа шинэхэн алтан гац бас хөгжмийн найруулгыг хийсэн байгаа. Бүжиг маань ч гэсэн дандаа залуучуудаар бүрдсэн. Уран бүтээл маань бас их сонирхолтой шинэлийг бас тийм уран бүтээл болсон байгаа. Тэгээ бас ингээ он гараад могоо жилдээ бас тэр уран бүтээлээсээ толиулна. Тэгээ үзэгч түмэн маань бас ирж үзэх байхаа гэж бодож байна. За ингээд шинийн нэгний өглөө манай студид хүрэлцэн ирж сонирхолтой сайхан яриа өрнүүлж байгаагийнх бас айл бүрийн гэрийн хоймор заларч байгаагийнх бас манай студийн жаврыг үргээгээд үзэгчд олондоо дуу хоорынхаа таталгаа өргөн барина гэж гисэн. Эхлээд өшөөдөөс явах шээ. Таталгаа эхлэе явж байгаа. Тэгээд дараа нь би дуулаа. Тэгээд тий? Тэгё. Яс жарамтай ах тийм ээ дараалтай. Эр хүн байна тий? Цагаан эдний араас харагдаж болоо. За та бүхэндээ ирж буй усан могоо жилдээ илгээрээ инх амгалан төрлөөрөө төвшин амгалан байхын үзээтэй сайхан өрөөлөг өргөн дэвшүүлж байна.
их сайхан байна. Ямар нэртэй аялгаа вэ? Энэ зүгээр датлага. Хоорын. Тэгээ хоорын датлага зүгээр энэ юу л да. Ямар ч хааж тоглоцгоо юм зүгээр одоо морин хор яг өөрийнх нь төлөөлсөн татлага. За та ямар аялгаа барих гэж байгаа вэ манай үзэгчдэд? Хамтдаа. Ингээл болтолох гэл энэ. За манай хөгжимчд маань арай яасан яриа муутай ах. Аялгаагаар л өөрийгөө илэрхийлдэг болохоор тийм ээ. Ер нь болтуулаад болж игэл хөгжмөөрөө л ярьчих гээд байгаа тийм ээ. За тэгвэл нэг хөгжмөрөө сайхан ярина угаа. Сэтгэлийн илэрхийлээд энэ шинэ нэгний өглөө үзэгчтэй сайхан мэдчилгээ дэвшүүлээ. За үзэсгэлэн гоо гэж бас л да үлэмжийн чанартай мөн адилхан эмэгтэй хүний гоо сайхныг яг 5 мэдрэхүүгээр илэрхийлсэн тийм дуу байдгийн. Тэр дууг л тоглоё да. Бас урт юм тоглохоор бас. За. Яа, сайхан. За Бат Эрдэнэ маань аль нутгийнх вэ? Ер нь бол аав минь баян онгор ээж. Хоёр асуулт гацсан нэг хоёр тийм. Тэр хамгийн одоо бахархдаг зүйл баян онгор нутг шүү дээ ерөөсөө. Олон сайхан хөгжим зохиолчид төрсөн. Тэгээ тэднийхээ араас ингээд бас өөрсдийнхөө бас нэг чадлын хэрээр, авиасийнхаа хэрээр ингээд бас нэг хөгжим зохиолчид бас ажиллаад залгамжлаад. За бага насндаа өнгөрүүлж исэн, нутагтаа үдчихсэн олон сайхан цагаан саруудаас бас дурсгалтай, сэтгэлд ойрхон байгаа бас дурсамж яриагаа дэлгүүл яах вэ? Би ч бас баян онгордод яг төрөөг юм штэ. Яг нутгийн өнгө хөвгт. Гэхдээ яг аав ээжийнхээ нутгаар их нутгаа их ярьдаг. Одоо миний нутг бол ийм сайхан нутаг гэж ярьдаг байхгүй юу? Одоо ханга говь тал хосолсон ийм нутаг бол ховроо яг энэ нутагт яг зааг дээр нь би төрсөн юм байг л гэдэг ярьдаг. Очиж бүр зориудаар харж ирсэн, үзэж ирсэн хамаатан садны одоо авга ах нэрээ гэсэн үг шүү дээ. Хайж уулзж байсан бүр тэргээрээ авга их баярлуулсан юм болоо гэж боддог. За Их Батар маань аль нутаг вэ?
За би Ар Хангаа аймгийн Хотонцон. За Жинхэнэ нөгөө сар шинээр хөдөөний сар шинийг бол сайхан хөөцдөл гэж ярина да тийм ээ. Одоо жил бага байх чинь тэгэл одоо битүүний өдрөл их урт. нойргүй андаг Аа гэдэг. тэр өдрөл их урт өнгөрдөг шиг санагддаг байсан. Ягаад ч өгөөгээд л төлөг оруулчихад л за одоо нөгөө эдээгээ засахгүй мүү ээжээ гэж төлөөгээд эргүүлээд. Тийм тэгээд манай Ар Хангаа нутаг сайхан л доо. Тэгээ цагаа бүх юмараа сайхан баялаг. Бүх техэрээсэн л тэгшэрсэн. Уул ус ургамал амтан сайхан хангаа. Тэгээд тэр хангаадаа төрсөндөө баяртай байдгийн. За тэгэхээр сар шаны шинийн нэгний өглөө нутаг зооныхондоо бас хандаж мэдчилгээ төвшүүлж болох юм тийм ээ? Аа тэгэлгүй. Нийт цэнхэр дэлгэцээ үзэн суугаа Монголынхаа ард түмэндээ ирж байгаа усан могоо жилдээ эрүүлэн элбэг дэлбэг өргөл юу сансан юусан цагаан хүссэн сэтгэлчлэн бүтэж одоо ирэх могоо жилдээ сар шиндээ сайхан шинлээрэ гэж төвшүүлье. За Эрдэнэ цэцэгч маань одоо энэ жил айлуудаар орох залгууд ер нь хэр ихтэй байдаг вэ? Цагаан сарыг ер нь хэр их ачаалтаа өнгөрөөдөг вэ? Ерөнхийдөө манай ээж дээр бол маш их олон хүмүүс ирдэг л дээ. Тэгээ барыг би ч одоо ерөөсөө өглөө сахуулаа орой барыг болж л өгвөл цаг зав гаргах юм бол бас нэг тогоо шанаг тэр дайл цайлах үйл ажиллагаанд нь бас үйлчлэгээний зорилттой ингээд бас хэсэг явна. Бас тийм хүн ихэр тэгээд бас манайхан ах дүү нэр холуулаа л да. Тэгээд бас айл хийснэ. Бас очихгүй бол бас настай хүмүүс ч бас гомддог. Ямар ч байсан тэгээд бас амжуулаад бүгдэн дээр нь очиод бас золгоод минь бас энэ мэдчихсэн гэж боддог. Та аль нутаг болсон гаралтай вэ? Яг би мэдээж аав ээжээрээ та бол унгaalтай тий. Аав бол Төв аймгийн Лүн сумынх, ээж бол Төв аймгийн Баян цагааных. Тэгээд манай өвөө чинь их хурдан морь уйдаг Сара Банзрагч гэдэг хүн байсан. Сэргэлэнгийн. Тэгээ одоо манай ээжийн дүү маань одоо Жанчив манлаа уяач байгаа. Тэгээ ямар ч байсан тэгээд сар шинийн минь төргийн үлзэт оролт бас морь уйдаг манайх. Тэгээд энэ цэгэрдлэгцийг ашиглаад бас энэ боломжоор юу вэ? Ахта бас сар шинийн минь төргий. Тэгээд хамгийн гол нь бас энэ цагаан сараар чинь бас морь уралддаг штэ. Тэгээд ууж байгаа морь нь бас төрөө магна байх болтугай гэж үсээрээ. За ирүүл батар шиг. Тэгээ энэ мэдчилгээг бас сайхан дуугаар уламжлаад илүү сайхан үргэлж. Ганц ингээд сайн мэдлэгээ төвшүүлэхээр бас ганц ахтаа өргөцөж байгаа шиг юм болно. Тэгэхээр нэг боломжийг ашиглаад. Тэгээ ямар ч зүйл тэгээд телевиз үзэж байгаа үзэгчид одоо Монголын хиймэрлэг эрхнэсэг сайхан монголчуудаа тий сар шинийн баярын мэндийг төвшүүлээ. Ингээд ирж байгаа могоо жилдээ та бүхэн маань одоо аз жаргал, эрүүл энх тий одоо од хиймэртэй байх болтугай гэж бүх монголчуудаа сайхан бүхнийг хүсээрэй. Тэгээд бас инх мэдийн баяр гэсэн сайхан нэвтрүүлэгт орж байгаа юм чинь бас инх мэдийн баяр гэдэг нэг сайхан уртын дуу дуулчих гэж бодож байна. Тэр юу хагас явна. Бас өглөө болохоор жоохон хоолоод тийм аа тий. Гэтэ ямар ч гэсэн сайхан дуулъя. In the sky. 노래
Цаашны баяр болохоор ер нь үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулган уран бүтээлчд манаас их завгүй болдог байх. За тэгээд энэ баяраас өмнө ер нь хэрэг ачаалтай ажиллагаа Ямар ч хэсэн бас ингээд байгууллага дээрээ тэгээд гадуур захиалгатай олтнууд дандаа нөгөө одоо нэг ахмадын баяр гэдэг тэгээд ахмадуудаа байгууллагад хүлээж авдаг тэгэхээр чи бид нар чинь тал тийшээ ингээ хуваагдаад ингээ бас нэг хэсэг болоод тэр хүмүүст бас айдуугаа өргөн тэгээд захиалгатай болтоос бас нэлээд байсан. Гарч байгаа тэгэхээр тийм ялгуулсан юм гэж усан могоо жилийн уран бүтээлийн төлөвлөгөө бол бас аль хэдийн гарцсан байгаа хаа. Тэгэхээр Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга энэ жил одоо ямар уран бүтээл? Үндэсний дуу бүжгийн чуулга маань одоо бас нэг сайхан уран бүтээл хийж байна тий. Энэ уран бүтээл маань одоо манай Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад үе үеийн одоо алдартнууд ажиллаж уран бүтээлээ хийжсэн алдартнуудны маань одоо уран бүтээлээс туйрна. Тэр нь одоо дандаа одоо дуучдын тоолтойгоо. Тэгэхээр ингээд нөгөө нэг манай нэг хит болсон бас тий манай алдартнуудын дуулж исэн хит болсон дуунуудаас одоо манай ажиллаж байгаа уран бүтээлчд маань өөрийнхөө өнгө аясаар тий өөрийнхөө дуу хоолойгоор өөрийнхөө өнгө аясаар өөрийнхөө манераар одоо бас тэр сайхан уран бүтээлүүдийн арт түмэнд төлөвлөх гэж байгаа. Тэр уран бүтээлийн маань нэр болохоор Эргэн дурсхуй гэсэн сайхан уран бүтээл. Тэгээ найруулагч нь бас Монгол Улсын соёлын төрөний ажилтан Гамбол тэгээд сайхан бас авьяаслаг сайхан залуу найруулагч одоо найруулах юм. Тэгээ одоо бас тэгээд бас дээр үн бас нэг алдар толцолтой хүмүүсийн маань дуулжсэн дууг бас арт түмэн бүр ингээ буурастаа чэйжилсэн бас тий жихэнд нь хоногшсон байгаа шүү дээ тий. Тэгэхээр бид нар бас дотроо имиж л та тий их батар бас одоо тэр мундаг хүмүүсийн дууг одоо тий бас нэг бас өөрийнхөө хэмжээнд бас нэг сайхан дуулчихсан. Андарч байгаа адар сүрэнгааж гэдэг нь яг нор банддгаа нанслмаага хоролсон тий. Энэ авгуулын тэр хоолойг одоо хоолойч яг тэр нөгөө манер нь дагдуулна. Одоо тэр арт түмэнд хоногшсон гэдэг бол үнэхээр үнэлдэ тэр чихэнд нь хамгаалагдсан байгаа. Тэрийг л одоо сэргээж идэхгүй л зүгээр сайхан сэргээж эргэж сайхан тийм ээ. Өөрийнхөө тийм юугаар өнгө тембрээр зөвлөл их аятайхан тоглолт болох лөө гэж уран сайхны зөвлөл шийдэд энэ тоглолтыг энэ жил хийхээр болсон. Энэ манай энэ жилийн уран бүтээлийн төлөвлөгөөний хамгийн ихний уран бүтээл байгаа. Хоёр дахь уран бүтээл болох төрийн ажна гэдэг наадмаар гарах манай төрийн ажна гэж уран бүтээл шинэ уран бүтээл энэ нэг одоо манай хурдан мөрдүүдэл тухай л да наадмаар гэж тийм бас сайхан уран бүтээл. Тэгээд бас төрийн газар чинь бас төсөв санхүү гэдэг юм бас жаахан тэрлээрээ жаахан бэрхшээлд тийм агвэ гаднаас спонсор шиг гэдэг юм болох юм бол 2-3 уран бүтээл нэмж хийхээр тийм төлөвлөгөөнүүд бий. Энэ үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлийг байгуулах хамт олнууд хэр ивэнтэд гэж хамтран ажиллаж байна. Сүүлийн үед ерөнхийдөө бас харьцангуй их сайн болцсон. Тэгээ үндэсний урлагаа их дэмждэг болцсон байна хүмүүс бас тэгээ урлагийг бас их дэмждэг бас сайхан болчихжээ бас. Хуучнаа бол. Нэлээд сайн дэмжиж шүү. Одоо би бол миний мэдхий одоо хамгийн ойрхоноос нэг шиг танаа телевиз байна. Улаанбаатар телевиз бол нэр үнэхээр манайд бол нэрээ. Манайд бол нэлээд занхаад гэж байна нэрээ. Тий, ерөөсөө тий. Одоо юу гэдэг ямар ч уран бүтээлчтэй бүрээд махтайг баярлж авдаг бас. Биднийхтэй их холбоотой уран бүтээлч холбоо байдаг. Тэгээ Улаанбаатар телевизийн танаатай ч ажиллах гэдэг үнэхээр сайхан байдаг бас. Тэгээ одоо зөвхөн спонсор зөвхөн наацх л миний мэдээ та нар бас хэлмээр та бүхэндээ бас баярлдаг шүү л гэж хэлээ. Маань бас хамгийн гол нь тийм манай үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад бас тий бас урлагийн гараагаа эхэлж исэн гэдэг утгаараа бас их зүрх сэтгэлээрээ их холбоотой дэмжиж ажилладаг тий. Тийм учраас бас бид нар их хөгжимчтэй хүмүүс байна. Оромжтой хүмүүс байна. Манай захиралч морин хоолч. Манай бүжигчин байсан бас манайх бас их холбоотой ажилладаг. Болохоох манай морин хоолч байсан гэдэг нэр барахтай шүү дээ ер нь бол. За энийг сонсоход бас үнэхээр таатай байна. За тэгэхээр хуучин язгуур урлагаа сэргээж тэр хിവэр нь үзэгчдэд хүрэхээс гадна бас үндэсний урлагаа орчин үеийн хэв маягт шилжүүлж этник хэлбэртэй болгодог уран бүтээл хэр хийж байгаа вэ? Тэгэж үзэгчдэд хүргэдэг. Манайд бол өсөлтийн чанар байдаг тийм ээ. Энэ чинь бас л одоо ардын урлагаа одоо шинэ хэлбэрээр хүнд хүргэх гэсэн бас нэг ордлоо шүү дээ манай залуучуудын санаачлах. Дээр нь дахиад глисан доо гэж нэг шанцны хамтлаг ба шүү дээ манай.
эн чинь бас л одоо шанц хөгжмийг сурчлах гал арай нэг шинэ хэлбэр хаягаад л ингээд өөр бол дотор маш олон хамтлагийг бий. Одоо нэрд гарч амжаагүй ч юм уу одоо сурчлага нь арай болоогүй. Гэхдээ бас байдаг. Маш олон хамтлаг байна. Тийм. Энэ ардын урлагт бас залуучуудын сонирхлыг татах үүднээс бас шинэлэг юмыг оруулах хэрэгтэй баг тийм ээ. Яг оркестр манайш одоо 64 хөгжимчин үндсэн их найрал, төрийн их найрал оркестр гэж байдаг л да. Одоо тэнцэнээс сая жишээ нь Батнахын нэрлсэн хөсгөтэн ингээд хамтлаг. Хэлсэн одоо гэдэг одоо шансны хамтлаг. Эдгээр маань болохоор зэрэг яг үнэ таны хэлдгэрийг залуучуудтай хөл нийлэх хийсэн бас ард уралга тийм сайхан танилцуулах гэсэн үүднээс хамтлаг болон жижиглэн болж гарч байгаа. За үндсэндээ бол манайх 64 хүнээрээ ч юм уу ингээ панк гэдэг одоо юу гэдэг юм те шууд одоо тэр стилийг хөвөө амж одоо тэр бол одоо юу ах вэ? Жишээнүүд одоо тэр нь улам бид нар бол урагшаага түүхийг нүршлүүлдэг бид нар. Улам л тэр мартагдах байгаа зүйлийн сэргээ улам л ерөөсө тэрийн болохоор зэрэг л энэ цаг үед нь эргүүл чанаржуулж аваачих тийм үүрэгтэй манай чуулгын аз бодлого байгаа шүү дээ. А зүгээр яг жижиг нэр хамтлагууд бол үнэхээр манай хоёр хамтлаг бол Монголд их хайхалтай явж байгаа. Одоо хүмүүс бас таньдаг болсон байна. Хөсгөтэн хамтлагийг, Гизонтой хамтлагийг бас сайн таньдаг болсон байна. Манай үндэсний их найрал оркестраас гадна манайх дотроо бас морь өрөмжүүлэхтэй тий. Тэр их дараа нь асуух байлгүй. Тий. Бас ямар урамтай тойр вэ гэдэг тий. Сая өнгөрсөн оны сүүлийн урамтай болох салхины дөөл гэж болно найруулагч найруулсан. Бид нэр 3 хөгжим зохиож оролцсон яг үндсэндээ. Гаднаас манай чуулга бит хоёрын дээр ариун болдог хөгжим зохиолж бий. Бит хурд маань хамтарч ажиллаа. Дээрээс нь урилгаар урлагийн гавь зэтгэлтэн Бямбаяр хөшөөга урьж 2 дуу бичүүлж. Солин дөрвөн ажилт хөгжим зохиолч Алтан гэрэл гэж залуу хөгжим зохиолч, сайхан хөгжим зохиолч бид. Тэрийг бас урьж залж бид нэр уран бүтээлийн ийм баялаг хийсэн л дээ. За тэгээд тийм дундаас морь уурын шуулгат одоо захиалахта. За Бямбаяр хөшөө та морь уурд тийм ээ зориулж дээ ингэж бид нар ингэж авторуудаа хамгийн гол нь батураараа бид нар авторуудаа хангарч ингэж морь уурыг захиалсан болохоор биднийхт бол ямар чуулга гарахт болцоотой л да манайхаас шансны чуулга гэх юм бол 10 шанс бол ярсгал гараад ирнэ. Тэгээ ятгахыг бол 10 ятгах бол ярсгал гараад ирнэ тийм ээ. Лимний чуулгыг 4 гараад ирнэ тийм ээ. Гихчээ. Тэгээ морь уур манайд бол морь уур 12 морь уур байдаг л да аль байсны. Одоо нэг дагалдан дадлага хийж байгааг нийлээд бол үндсэндээ 14 морь уурчд. Тэгээд хуурын чуулгын мандстаа бол яг хөгжимчин бол 36 хүн байна. Тэгээд энэ анх сая эзлэхийн зүйл тоглолтын дээрээ бид нэр өөрөөрөө чуулга яг албан ёсоор нээж мэдээж чуулган чинь манад 64 хөгжимчин байж хахад мэдээж иймэрхүү боломжийг бол хизээж бид нар хизээж алдахгүй. Юуны чуулга гарч иж магадгүй. Тий, одоо их хуурын давхар хэд хэдэн төрлийн хөгжим дарцдаг гэсэн үг тий. Яг заставанд өөрчлөж гэсэн үг л дээ. 64 хөгжимчдөөс 12 морь уур нь төрмгийл гэсэн үг. Үндсэндээ бол одоо юугаар ярих юм бол илүү тиймж оройлыг авч тийм тоглохыг одоо хуурын шул гэж яриад байна. Тэрнээс одоо манай бас их хуурын дөрвөл кавертад одоо гарах чинь манайхаас. Одоо юм хийгээд одоо эхнийхээ он гарангуудаа эхнийхээ бичлэгэнд орно гэсэн. Энэ их сайн их гайхалтай юм гарнаа. Саяны нэг салхины дүүл гэдэг шинэ уран бүтээл төр нэг онцлог юм бол манай энэ одоо инкваторын залуу уран бүтээлчтэй уртын дуучин тэрнэр бас өөрөө бас уртын дуу ай зохиогоод тэгээ бас тэрэн дээр өөрөө дуулсан байгаа. Бас их эн чинь бас залуу хүний хувьд бас бас өөрийгөө сорж үзэж байна, эрэл хайгуул хийж байна, бас авьяастай байгаа байхгүй. Тэгээ энэ уран бүтээл дээр бас тэрийг ярих. Ямар шүү байх болов гэж. Өөрийнхөө бас төсөөлж өөрийнхоороо бас хийсэн байгаа. Чонын ужилтаас уртын дээр үссэн гэсэн тийм домог бас байгаад байдаг шүү дээ. Тэр мөрнийг жоох ерөөдөө жоон тусгасъя гээд. Тэр манай энэ залуу их оновчтой болсон харагдтыг. За тэгэхээр их хоёр өөрөө их сайхан дуусан. Уран бүтээлээс бас үзэгч олондоо хөр хийдэх үү? Ямар нэртэй уран бүтээлийнхаа талаараас ярив. Энэ манай салхины дуул гэдэг энэ хүннэг үеийг одоо 2222 жилийн гад төгстэйг тохиолдсон тийм уран бүтээл дуурсан байгаа. Тэгэхээр тэр дээр одоо чадан ядан тийм одоо бюро ах байна энэ хүн одоо ийм дуу зохио 2 3 хувилбараар янз бүрээр шалгаж үзсэн л дээ тийм сонсон. Тэгээ нэг болж өгөхгүй. Тэгээ сүүлдийн хамгийн сүүлийн хувилбар дээр тогтсон. Тэгээд айтайхан болжээ гэж хүмүүс ам сайтай байгаа. Тэгээд тэрэндээ бас дотроо сэтгэл байгаа.
Ямар нэртэй уран бүтээл вэ? Гурван мөрөн гэдэг. Тэр шүлэг маань бас одоогоос 2-3 мянган жилийн өмнөх тийм олбор л доо. Тийм их гайхалтай. Тэрэн дээр Тэр суурилж. Тэр одоо яг хаанаас гэдэг нь одоо би одоо лавсангүй манай төвхөнд л ямар ч байсан олцсон тийм. Тийм маань одоо явж явж манай чуулгын одоо яг судалгаан дээр ирсэн байхад нь одоо бид нэр дуу болголоод үзсэн. Дуу болох гэж үзсэн тийм ээ. Одоо манай их баатар гоё дуу. Энэ бол давхны хийт болно нэр. За. За ингээд нэгэн сайхан уран бүтээлийг үзэж та бүхэндээ хүргье. За ингээд Бат Эрдэндээ. Инкватор. Инкватор. За хөгжимтэй яав. За Юмас. Мэйб майл. Тэг Кевин Орумурнар нотог минь Васахан морд минь Эвшэт сата нома Эндугэ валаса хандуса Элбэхэр талмина Эрчит хурдан морд минь Зургаан хошуу мал минь сайхан бүтээл болсон байгаа зөөр. Тэгээ дуу өөрөө ингээд бас түүх өгүүлдэг тийм ээ. Тэгэхээр бид нар ямар түүхтэй байсан, эцэг дээдс минь яасан гэсэн. Тэгэхээр сар шинийн баяр бас баяр болгоны дундаас бас түүхээ мэдэх, ихэс дээдс, ахмад буурлуудаа хүндэтгэх, ураг төрлөө таньж мэдэх, монголоороо гоёх, монгол дээл хувцаараа, монгол ёс заншил, монгол дуу хуураараа өөрсдөө хөглөх гэдэг сайхан баяр юм да яхахгүй тийм ээ. Үнэхээр сайхан баяраа. Бас тэр бас жилдээ уулзалтаагүй ах トゥ найз нөхөд те төрөл садан те бүх хүмүүсийг уулзаж учруулдаг бас их сайхан баяр. энэ жил шинэлжэл дараа жил шинэлгээд л дахиад өнөр олоолаа болцсон байж байгаа тийм ээ. Нэмэгдэл үү те. За таны хувьд энэ жил хэр их залгуудтай байна? Миний одоо ээж маань хот ирсэн байгаа. За. Манай хадамдлынхан дээр чигээр хот дундгавынхан тэгээд бас нэлээ явна шүү бас. За нутаг усныхандаа хандаад бас өөрийнхөө мэдчилгээг хүргэж болж байна. За Баянгорд сууга хайр таахыгч дүүнар хамаатан сад найз нөхдүүд. За тэгээд үнсийн дууч Эрдмийн чуулгын захиргаа үйлчлэгний анги нийт уран бүтээлчдийнхээ өмнөөс нийт Монголын хардамд сар шинийн мэнд төвшүүлье. Сайхан шилээрээ таав. За одоо Бат Эрдэнэ маань мэдчилгээ төшөөлөг байгаа юу?
одоо ингээд энэ нэвтрүүлгийн дараагаар нөгөө жинхэнэ золголт маань эхэлнэ. Манай эхнэр яг одоо ингээд зам дээр ингээд хүлээж байгаа байхгүй. Минутаар ингээд тооцсон. Хаач гараагүй тийм ажил хэрэгж төлөвлөгөө гаргацсан. Ингээд өнөөдөр энэ нэрээр орохгүй болохгүй гэдэг. Яг юу яан тэгээд орж золгохоос өмнө та бүхэндээ хамгийн эхлээд цэнхэрлэгцээрээ энэ олон үзэгчтэйгээ Монголын арт түмэнтэйгээ очрон залгаж байна тийм ээ. Харин тийм их сайхан боломж юм. Анх одоо төрийн одон медаль авсан гэж биднийг хүндэлж чуулгыг төлөөлөж ирүүлсэн гэж бодож байгаа. Тэгээд тэр нь их баяртай байна. Тэгээд энэ уг нь хүн өөрийнхөө амьдралын төлөө зүтгэж яваа тийм ээ. Тэгэхээр тэрийг төр үнэлнэ гэдэг сайхан юм билээ. Тэгээд тэрийг хүлээж авч байгаа найз нөхөд ах トゥ хамаадан садан гэж яасан сайхан. Тэгээд одоо юу золгохоор ирэхэд чинь яана гэсэн бүр маш олон хүмүүс ингээд бүжээлт би. Цагаан сарын шинэ нэгний золголт тэрнээсээ гадна бас давхар алтан гац одонгийн ялаалга хийчихлээ. Баяр давхцах нь өглөө уцаж явах хэцүү юм шиг. Энэ олон баяр давхцаж байгаа юм. Харин тэгээд та бүхэнд сар шинэ минь төргий хамгаруулгийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн юуя. Энд чинь манай чуулгаас одон медалийн хувьд бас их баялаг ус. Тийм хур буусан шүү. Тий. Өнгөрсөн 12 он байна. Тий. Ахаа амжилтаа баттгсан одон медаль нь жарван их сайхан жил өнгөрсөн. Нэг авиа төрлөө алтан гацууд маань одоо хэд төрчөө. Ер нь одоо алтан гац Салийн дөргөө. Монгол улсын гавь зүтгэлэн дуучин амгалан та бүхэн Монгол ард түмэн сайн мэдж байгаа. Дуучин амгалан игч маань гавья тавсан. За тэгээ манай бүжигдэглэж, ерөнхий бүжигдэглэж Баярбаатар, хосол дуучин Бахтмын, хосол дуучин Амар жаргал, хосол дуучин Зохид сайхан. За тэгээд хөгжиж тэгээ алтан дуулагч маань. Тэгээд хөгжимчин оюун сэргийгч. Хөгжимс хойш Батэрдэн ах маань. За миний би ингээд одоо Бүжигчин даваа хөө. тэг бүжигчин даваа тий. Тэр чинь сүүлд авсуулахаас бас би байгаа дээ мартчихад. Гэтэ хэлнэ. Их олон хүмүүс. Тэгээд саяны хийсэн 7-8 юм алтан гац бас төрлөө шүү. 12 онд их хур буусан сайхан жил байлаа. Санагдаа уран бүтээлийн ч гэсэн. За луу жилмэн үнэхээр уран бүтээлийн жарван одон шагналын жарван тий хийсэн бүтээснээ сайхан өнлүүлсэн жил болж өнгөрчээ тийм ээ. Тий. Луу жил үнэхээр сайн гайхалтай жил өнгөрсөн. Одоо Монгол жилдээ хэдүүлээ бас ахиулна да. Амжилтаа ахиулъя. Олон сайхан шинэ уран бүтээллэр Хурын даалга авъя тийм. бэлэг барина. Уран бүтээлийн сайхан жил болох хаа. Гэдэг үзэгчтэй Эрдэнэтрийнхаа дуусан нарийн сайхан хэргээд дууг найруулагч маань хүргье гэж энэ энэ дуун дээр бас Эрдэнэтр маань бас мэдчилгээ төвшүүлж хөрөх байх тийм ээ. За ингээд далас хол арангаа энэ нутагтаа суугаа аав ээжтэй ирж байгаа усан могоо жилдээ сар шиндэн сайхан шинлээрээ мөн нутагт байгаа эмээ өвөө нутгийн сайхан буурлуудаа нутгийн хан сан олондоо сар шиндэн сайхан шинлээрээ гэж өөрийн уран бүтээл яхан дайжийг төлөөлье.
За инх мэндийн баяр нэвтрүүлэг маань дуутай хууртай өнгөтэй сайхан үргэлжилж байна. Тэгээд сайхан дуу хуурыг үзэгчдээ бас хүргэж байна. Тэгээд та бүхэн маань бас сар шинээр мэдлэгээ дэвшүүлж амжаагүй ах トゥ найз нөхөд бас үлдсэн бол бас тэдэндээ хүргэх нь бас зөв хэрэг байх гэж бодож байна. Цэнхэр дэлгэцээ дамжуулаа. За. За бүгд л бироор хараад. За. Энэ чинээс л эхлэх юм байна. За, имээдээ. Би ч хоёр ээжтэй. Хадам ээж. Хадам ээж гэдэг юм дөө би ч одоо адилхан ээж. Тэгээ хоёр сайхан ээжтэй, хоёр ээжтэй. За хоёр сайхан ахтай, хоёр сайхан дүүдээ. За тэгээд ах トゥ нарынхаа хүүхдүүд тэгээ хамаатан садангуудаа. За тэгээд хамгийн том Монголынхаа ард түмэнд үнсэн дүүж эрдэмийн чуулганы нэрийн өмнөөс үнэхээр сайхан сар шинэ мэндийг төвшүүлье та бүхэндээ. За ингээд энэ сайхан өдөр айл бүхэн гэрийнхээ хоймортоо настан буурлуудаа суулгаад хүн бүр бэлэг тэмрэлтэй сайхан өрөөлийг ярилцаж суугаах. Тэгээд Эрдэнэцэн ихч манаас сар шинийн өдрүүдийг. За ямар ч байсан үндэсний дуужгийн эрдэмийн чуулгын бүх одоо уран бүтээлчд те тайз, гэрэл, хувцс, оёдол одоо те үйлчлэгээ бүх одоо хүмүүстэй тэгээд бид дөрвийн зүгээс те та бүхэндээ могоо жилдээ эрүүл энх уртудаа насалж үргэлж одоо инээмсэглэр дүүрэн аз жаргалтай сайн сайхан байх болтугай гэж бид дөрвийн зүгээс бас те одоо үндэсний дуужгийн эрдэмийн чуулгын хамт олондоо бас баярын мэндчилгээ төвшүүлж байна. Хүрээ. За тэгээ шиний нэгний энэ сайхан өглөөний өнгийг бас сайхан милааж бас нэг сайхан дуу хуур үзэгчтэй хүргээд яриагаа бас өндөрлөё гэж бодож байна. За тэгээ маш их баярлалаа. Тэгээд үлэмжийн чанар гэж сайхан дуулъя. Тэгээд бүгдээрээ сайхан дуулъя тий.
Сайхан дуун ирвэл бат сайхан оршуулдах бай. Ураа. За тэгээд ирэх жил та бүхэнд минь уран бүтээлийн маш их өгөөж хайрлсан сайхан жил байх болтугай. Ингээд инх мэндийн баяр нэвтрүүлэгт маань урилгыг минь хүлээн авч оролцсон эрхэм уран бүтээлч та бүхэндээ баярлалаа. Хин ялгуулсан юмэг тэгээ гарч байгаа усан могоо жилдээ та бүхний уран бүтээл үргэлж ундарч салгиж байх болтугай. Үндэсний дуугийн эрдмийн чуулгаар Монгол гэдэг нэр дэлхийд цуурайтаж Монголын ард түмэн та бүхнээр ямагт бахархаж явах болтугай гэсэн ирүүлэргээ. За маш баярлалаа.